Саяны интро жоокээс шүү. Одоо нэг хой дуу тавил та. Босс сайхан болчлоо. За, өнөөдөр шиний нэгэ. Өнөөдөр яг юу ч болтойг та нар мэдэж гинөө. За би танад бодох хугацаагүй. За, өнөөдөр бол Poppy Playtime-ийн chapter 5-ын гарах өдрөө. Тэгэхээр надад хэдэн тамг байна. За, трейлер дээр нь потенциалтай юу дайсан болох шиг байсан. Ямар ч neutral дүр юм шиг үлээ. За би танаас харуулъя. Церемонтойгоор яж байгаа хамар. Энийг Lily Love Brace гэдэг юм байлээ. За, миний нэг юу байгаа зөө. За, chapter 2 дээр Mommy Long Legs нэг юу нэг мах бутлагч чиг юм дотор ингээ ороод ингээ бяцлуулсан шүү дээ. За би танаар footage харуулъя. Тэгээд та нар асууж магадгүй. Яа, Mommy Long Legs-ийн өхөл юу Lily Love Brace тамаатай гэж зөө. За би яг тэгнэ гэж бодсон юм аа. За одоо би танаас харуулъя. I asked you to play fair and you cheated. I hate cheaters. Now we're going to play one last game. It's called hide and seek. 10, 9, 7, 6, 5, 4, 3, 2. За, одоо би яагаад Lily Love Brace Mommy Long Legs-тэй хамаатай ажиллах вэ гэдгийг харуулъя. Тэгэхээр Mommy Long Legs яг хохирогчдоор яг тоглож яадаг учраас өнөөдөр учраас яг ингээд тоолох зуршилтай болсон биз та. Харж байгаачлан зүгээр яг 10, 9, 8 гэж шууд countdown доошоо явж байгаа юм. За, одоо би та нар Lily Love Brace-ийг харуулъя. 4, 3, 2. За, трейлерээс нэг суух усчлаа. За, тэрэн дээр бас манай 5, 4 гэж 5-аас доошоо countdown хийж байна. За, тэгэхээр миний бодол ийм байгаа юм. Шууд chapter 2 дээр Mommy Long Legs-ийг яг юу ингээ буцуулаад ингээ өгч яагаад Mommy Long Legs-ийг ингэж хэлсэн нөгөө нэг Stop, you're gonna make me part of him. Болооч чинь намайг işte тэрний түүний нэг хэсэг болох юм гэж хэлсэн зав. Тэгээ миний юу болохоор тамаг болохоор prototype ингээд Mommy Long Legs-ийг аваад Mommy Long Legs-ийг авангуудаа шин юу яасан bigger body initiative шин ингээд би дотор ингээд шин би дотор Mommy Long Legs-ийг хийгээд тэгээд тэр Lily Love Brace нь Mommy Long Legs гэж ийм тамаг байна. Тэгээд бас дээрэс нь нэг энийг нэг нэмээд батлах нэг зүйл байна зөө. Би танд харуулъя. Би чаас дуулцаа за харж гинөө. Сая Baby Long Legs байсан. Mommy Long Legs-ийн үг. За тэгэхээр миний энэ тамаг зөв байж магадгүй, буруучж магадгүй. За тэгээд орой тэгээд харъя да Poppy Playtime chapter 5 гаргавал. За дараачих нь англиний төл бичгээр prototype гэдэг нь өмнөх ямар нэгэн зүйлийн юу гэсэн үг одоо бүтлгүүцэн туршилт эсвэл өмнөх анхдагч туршилт гэсэн үг. Тэгээд энэ дээр хоёр боломж байгаа. Одоо бидний нөгөө нэг энэ Poppy Playtime-ийн factory-гийн юу одоо эзэмшигч Elliot өөрөө ингээд prototype болсон байж магадгүй зөө. Chapter 5 дээр ингэж зөө. Chapter 5-ийн teaser trailer дээр ингэж хэлдэг. Одоо нөгөө prototype voice line дээр Poppy хүрээ дээр хоёулаа гэлүүгээ буцъя гэдэг.
За тэгээд энэ дээр нь зөө Elliot байж болно. Эсвэл Poppy-гийн өмнөх туршилт нь бүтлгүүтэй тэр нь prototype байж орсон. Тэгээд prototype нь Poppy-гийн өмнөх туршилт game theory-гээс санаах юм бол game theory-гийн хэлснээр бодож үзэх юм бол нэг chapter 5 дээр Hosen Poppy-гийн mask байдаг. Hosen Poppy-гийн mask байдаг. За тэгэхээр Hosen Poppy-гийн mask нь бас ингээ илтгэл ажиллах юм Poppy-гийн өмнөх prototype эсвэл одоо owner-ийнх нь Elliot-ийн юу байж болно. Prototype байж болно. Магадгүй одоо ингээд одоо owner нь ягаад ч нэг одоо өөрөө ингээд bigger body initiative орё гэж бодсон юм билүү те. За мэдгүй юм байна да. За тэгээд өнөөдөр Poppy Playtime-ийн chapter 5-ыг одоо гарахаар нь тэгээд харцгаая. Миний тамга зүг байх нь үгүй байх нь. Тэгээд үзье да. Тэгээд баяртай.